Монголын хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулдаг Хуульчийн Про Боно 2026 өдөрлөгт аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож, прокурорын байгууллагын үйл ажиллагаа чиг үүргийг танилцуулан иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өглөө. За хуульчийн Про Боно арга хэмжээнд прокурорын байгууллага 8 дахь жилдээ оролцож байна. За энэхүү арга хэмжээнд нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх прокурорууд оролцдог. Энэ бол бас уламжлал болсон ажил арга хэмжээ. Бид нар эдгээр хүмүүст бол санал хүсэлтийн шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох газрын эрх бүхий албан тушаалтанд нь холбоод асуудлыг бас газар дээр нь шийдвэрлэх. Ичгээр болон амар гарч байгаа зарим өсөлтүүдийг нь бол бид нар бичиж тэмдэглэж аваад эрх бүхий байгууллагад уламжилж шийдвэрлэх тал дээр нь бас анхаарал хандуулад ингээд ажиллаж байна. Хуульчийн Про Боно өдөрлөг улсын хэмжээнд 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Про Боно гэдэг үг нь бол латин хэлнээс гаралтай нийтийн сайн сайхны төлөө үн төлбөргүй үйлчилгээ тусалцаа үзүүлэх гэсэн ийм утгатай үг байгаа юм. За яагаад бид нар Про Боно өдөр гэж сонгосон бэ гэхээр 2017 оноос эхлээд манай Монголын хуульчид Азийн Про Боно чуулга уулзалтанд оролцож эхэлсэн. За энэ үеэсээ энэ нийтийн тусын тулд хуульчид өөрсдийн мэдлэг чадвараа бас зориулах ёстой юм байна гэдгийг ойлгож ингээд энэ Про Боно өдөр гэж нэрлэхээр болсон ийм учиртай. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан нэгдсэн өдөрлөгөө үеэр прокурорын байгууллагад өргөдөл гомдол хүсэлт хэрхэн гаргах талаар хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг 145 хүнд бичлэн өгч 500 орчим хүнд гэмт хэрэг зөрчлөөс өршлөн сэргийлэх гарын авлага материал тараасан байна.